Гамшигаас үрдчлэн сэргийлэх зөвлөмж. Ах уян гал төмөр. Ахуйн гал төмөрөөс үрдчлэн сэргийлэх, гал төмөрийн үед болон гал төмөрийн дараа авах арга хэмжээ. Гал төмөр нь хүний амьдрал, эд хөрөнгө, орчны аюулгүй байдалд хамгийн их хохирол учруулдаг ахуйн эрсдлийн нэг юм. Хэн ч анзааралгүй үлдсэн лаа, цахилгааны доголдол, болгоомжгүй хэрэглэсэн гал, зуух, хийшин зэрэг нь ердөө хэдхэн минутанд томоохон төмөр болон уурж болдог. Иймээс гал гарахаас өмнө үрдчлэн сэргийлэх, гал дэгдсэн үед зөв үйлдэл хийх, гал унтарсны дараа аюулгүй байдлыг шалгах нь зайлшгүй чухал. Гал төмөрөөс үрдчлэн сэргийлэх арга хэмжээ. 1-р цахилгааны аюулгүй байдал. Ил гэмтэлтэй хэд хуучирсан цахилгааны утас ашиглахгүй байх. Мөн нэг залхуурт олон цахилгааны хэрэгслийг зэрэг залгаж ачаал нэмэхгүй байх. Пилетик, халаагч, эндүү зэрэг халдаг төхөөрөмжийг ажилуулбал хажууд нь байнга байх. Цахилгаан хэрэгслийг унтраалгүй удаан хугацаагаар орхихгүй байж богино холболт гарах, хятаалсан үнэр гарах зэрэг шинжилэрвэл шууд салгаад мэргэжлийн хүнээр үзүүлнэ. 2-дугаарт гал гарах хэрэгслүүдийн зөв хэрэглээ. Лаа асаасан бол хажууд нь хөнгөн үлдээхгүй байх. Шүдэнц, асаагуурыг бүгдээс хол байлгах. Билетик болон зууханд хоол хийж байгаа бол анхааралгүй орхихгүй байх. Галтогоон тас асгарсан үед бососгож унтраадгүй бөгөөд харин таг, нойтон давгаар бүтээж унтраана. 3-дугаарт хийм болон түншний хэрэглээ. Хийм билетик баллооны холбогддог тогтмол шалгаж, хий үнэртүү шууд салган, цонх нээж, агаар сэлгэнэ. Хийм баллооныг нарны шууд тусгал, дулаан газар байрлуулж болохгүй. 4-дугаарт хүүхэд ба өндөр насны аюулгүй байдал. Хүүхдэд галын аюулын талаар энгийн ойлголт өгч, галаар тоглохыг хориглох. Өндөр настан хараа муутай хүний өрөөнд лаа шүтэнц, зуухны оролцоо шатамхай зүйл байхгүй байх. 5-дугаарт гэртээ бэлэн байлгах аюулгүй байдлын хэрэгсэл. Галын хор гэртээ заавал байлгаж, ажиллаж байгаа эсхийг тогтмол шалгана. Мөн утаа мэдрэгч тохиол сурлуулан галын үед гэр бүлийнхэн хэрхэн гарах, аврах төлөвлөгөөтэй байх. Гал төмөрийн үед авах арга хэмжээ. 1-р гал гарсан гэдгийг мэднэгц, тайван байхыг хичээж түргэн шийдвэр гаргах хэрэгтэй. Мөн гал гарсан үед ойр орчмын хүмүүст анхааруул. 101, 105 дугаарын утас руу яаралтай залгаж, байршил, юу шатаж бууг тодорхой мэдээлэл. 2-дугаарт гал бага байвал анхан шатны унтраах арга хэрэглэнэ. Үүнд галын хор зацах, нойтон давуу, хүнжил ашиглан галыг дарж унтраах. Тосны галын үед ус хэрэглэхгүй байж, утаа орсон өрөөнд доогуур мөлхөж гарна. 3-дугаарт утаанаас хамгаалах. Төмөр гарсан үед ам хамраа нойтон алчуур, эсвэл маскаар хааж, бага насны хүүхдийг тэрвэрч доогуур байрлалаар гарна. 4-дугаарт хэрэг гал хүчтэй, унтрааж чадахгүй бол шууд аюулгүй гарц руу чиглэн гарна. Хаалгаа хааж утааны даралтыг багасган, гарах боломжгүй бол цонхоор тусламж дуудана. Гал төмөрийн дараа авах арга хэмжээ. 1-дугаарт аюулгүй эсхийг шалгах. Гал бүрэн унтарсан эсхийг мэргэжлийн хүмүүсээс баталгаажуулан, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийг үзэн шалган, гэмтэлтэй тохиолдолд ашиглахгүй байх. Хийм баллон, зуух, пилетикний холболт гэмтсэн эсхийг шалгаж засварлах. 2-дугаарт эрүүл мэндийн анхаарал. Хэрэв та утааны хордлого авсан бол эмнэлэгт яаралтай хандаж, гэмтсэн арьс түлэгдэлтийг хүйтэн усаар 10-15 минут жин тавьж, тос түрхэлгүй эмнэлгийн тусламж авах. 3-дугаарт эд хөрөнгийн үнэлгээ, сэргээн засварлалт. Шатсан эд зүйлсийг аюулгүйгээр холдуулан, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж, эвдрэл гэмтлийг засварлуулах. Хэрэг утааны үнэр хорт бодис үлдсэн бол агааржуулалт, цэвэрлэгээ хийлгэх. 4-дугаарт дүгнэлт хийх. Гал яагаад гарсныг шинжилж, дахин гал гарахаас сэргийлэх. Гэр бүлийн аюулгүй ажиллагааны дүрмийг дахин баталгаажуулж, хүүхдэд сургалт өгөх. Гал төмөр нь маш хурдтай дарахдаг тул анхаарал болгоомж, үрдчлэн сэргийлэх дадал, зөв хариу үйлдэл хамгийн чухал. Гэр бүл бүр галын аюулаас сэргийлэх мэдлэгтэй байж, бэлэн байдлаа хангасан байх нь хүний амнаас эд хөрөнгийг хамгаалах үндэс зарчим болдог.